Сайн байцгаана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дандаа хөлстэй орлуулсан хүмүүс шүүмжлээд хөлстэй хастай гэдэг. Би өөр нь гэрүүлээд хичээж яваа зүгээр нэг хөлстэй аваад инийг шүү дээ. Уул нь бол өөр юм бол байхгүй. Тэгээ хэлэх гэсэн юм маань юу гэхээр юм жоо хэлэхгүй бол болохгүй байна. Би биш бүгдээрээ хэлээсэй. Ер нь бол бүхэн хэлж үзэл бодлоо илэрхийлж ярьж хэлж энийг бүгдийг өөрчлөх болохгүй байгаа ч бүгд хэлээсэй гэж хүсэж байгаа шүү. Тэгээ энэ удаагийн миний хэлэх гэсэн санаа болохоор энэ соц нийгмээс салаач. Бүх юм чинь соц нийгмээр байна. Тэгэхээр яагаад ч өгчихгүй. Ардчсан уус хичээд, арчлаа сонгосон хичээд, чөлөөт эзэн засгтай хичээд бүх зүйл нь социор байхаар яаж өгч. Хөгж гарга байхгүй шүү дээ. Хэлбэрийн төдий ардчилсан байгаа байхгүй юу? Тэгээ тэрэн дээр юу гэхээр харагдаж байна. Одоо тэр хүүхдийн форум дээр ч юу яриад байгаа юм бэ? Одоо формо болооч. Ардчсан нэг юм шүү дээ. Дуртай хувцас өмсгөлдөө. Яага болохгүй гэж. Гол нь цэвэрхэн хувцастай л явал та. Хүүхдүүдээс юуг нь нуугаад байгаа? Бүгд адилхан хувцастай. Соёс нийгмийн үед л зүгээр хүмүүсийг ингээд өнгөлөнд алдсах, сайхан амьдрах гэж харагдуулж байгаа юм шиг сарилж форум өмсгдөг байсан байхгүй юу? Одоо ч ардчсан нэг юм шүү дээ. Хүүхдүүдэд тэр амьдралын хатуу хөтөө зовлонгийг ойлгуулалтаа багаас нь хөдөлт амьдралын нүдэн дээр нь харуулалтаа юуг нь нуугаад байгаа. Нуух юм биш дээ. Гол нь хувцас цэвэрхэн өмсчих л дөө. Цэвэрхэн хувцастай л явчих л да над хүүхдүүд чинь. Тэгэл болоо шүү дээ. Эцэг нь хувцсыг угаагаад өгөл дөө. Түүнээс юу форум одоо болооч дээ. Хэддүр наад соц нийгмийн үеийн асуудлаар ойлгох хэрэгтэй шүү дээ хүмүүс. Тэгэл бүх юм чинь социороо байна. Тэгэхээр яагаад ч хөгжихгүй. Энэ сэтгэлгээний сал хэл юм бол Монгол хөгжиж шүү дээ. Энэ зүгээр л миний санаа шүү. Бүгдээрээ хэлж яар, бодож байгаагаа хэл яар. Тэгжиж л хөгжиж шүү дээ. За бүгдээр нь дамжиж төсөө.